road, but that road brought me here. So I put up a fight and taught you how to help me. Now just when I have given up, the truth is coming clear. You know better than I. You know the way. How let go. Don't need to know why. For you know better than I. If this has been a test, I cannot see the reason. What made me knowing I don't know is part of getting through. I try to do what's best, and fate has made it easy to see the best thing I can do is put my trust in you. For you know better than I. You know the way. How let go. Don't need to know why. For you know better than I saw a cloud and thought it was the sky. I saw a bird and thought that I could follow. But it was you who told that bird to fly. If I let you reach me, will you teach me? For you know better than I. You know the way. How let go. The need to know why. I take what answers you supply. You know better than I. You know better than I. Бурхан биднээс илүүг, бидний нэгж байгаагаас илүүг мэдж байдаг гэсэн юм сайн бодох тийм. За, бүгд дахиад баяр наадмын мэдлийг шаваатын мэдтэй хүргэцгээе. Үргье. Та бүхэн сайн наадч, сайн шаваач байна уу? Я намлаа ихээс өдөр хамтдаа залбирая гэж бодож байна. Хамтдаа залбирцгаая. Эзэн бурхан минь Тэнгэр газраас өндөр байдгийн адил таны бодол бидний бодлоос ч илүү өндөр юм аа эзэн бурхан. Яг цаг мөчид өчигдөр бидний зүрх сэтгэлд таны үг оршиж бидний өөрчлөлт шинжлэх хүчлэг болгож өгөөч юм залбирч байна. Таны ариун сүнс бидэнд ялгасгалах чадварыг өгөх болтугай. Эзэн Есүс Христосээр залбирлаа. За тэгээд өнөөдөр Монгол оронд маань сайн 93 наадам буюу наадам гэж одоо Монголд хоёрт орох ийм том баяр маань болж байна тийм. Цагаан сарын дараа наадам гэж сайхан баяр. Та бүхэн наадын хошуураа идэж бөхөө үзэж мороо үзээд байсан наадаж байгаа гэж. Тэгээ сур харваа бас тоохгүй ч болохгүй тийм. Тэгээ сур харваа ч гэсэн бас их сайхан ийм тэмцээн. Тэгээд сайхан наадаж байгаа гэдэг тийж байна. Тэгэхээр наадмын түүхийг бид нэр ер нь сөхөд үзэх юм бол манай эртний өмнөх 2-3-аас 2-р зууны үе буюу хүннүг өрний үеэс эхэлтэй гэж. Ер нь их тань дулааны одоо морин дээр бас биеийн хүчний барилдаж ноцогдох гэсэн
Тэгээд харваа мэдээж байнг харваа. Эдгээр гурван зүйлс маань нийлээд ер нь одоо 93 наадам гэдгийг бүрдүүлж ирсэн. За бас үгүй тавтаа мөрөл. Шууд. За ингээд 1206 онд их Монгол улс байгуулагдаж байгаа тийм. Тэгээд Тэмүүжинг Чингис хэмээн өргөмжилж их Монгол улсын хаан ширээн залах үед анхны төрж явсны их наадам болсон гэдэг юм. Тэмдэглэж ирсэн. Тэгээд тэрнээс хойш 93 наадам маань төрийн наадам. Ойлгох надад жагнаас. Микрофоноос бичдэг. За тэгээд төрийн наадам болсон. Тэгээд дундуур нь бол 15 оны үед буддын шишин Монголд орж ирснээс хойш даншиг наадам гэдэг одоо энэ наадмыг бас явуулж шашны гаралтай энэ наадам болж өөрчлөсөн баг. Тэгээд энэхүү наадам маань явсаар агаад 1921 онд ардын хувьсгал бий болоход 7 сарын 11-ээс ерөнхийдөө одоо Монгол ардын нам болоод юу гэж шийдсэн бэ гэхээр 7 сарын 11-нд бид нэр улс даяараа ардын хувьсгал ясны баярыг тэмдэглэж 93 наадмаа зохион байгуулж ахаар ийм шийдвэрийг гаргасан. Тэгэхээр одоо 104 жилийн өмнө ийм шийдвэр гараад өнөөдөр ардын хувьсгалын 104 жилийн аяг ингээд явж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ баяр наадам биднэрт үнэхээр монголчуудын эх орноо хайрлах зүрх сэтгэлийг, ийм нэгдлийг бадраасан ийм сайхан наадам одоо баяр гэж ойлгодог. Монголчууд бас найз нөхөд хамаатан сандан гэр бүлээрээ энэ наадмыг дахимдуулж ийш тийш зугаалж, амарч Монгол орноо аялаж ийм сайхан одоо цаг мөчийг бас өргөөдөг гэж би ойлгож байна. Тэгэхээр та бүхэн танай гэр бүл чи одоо яаж баярлаж байна? Бас үгүй чи. Завхан руу явж байна. Завхан руу явж байгаа юм уу? Тэр цахаас тэр завхан гэж. Ста 7 хоолыг давч. Мөнхийн усыг хайж явж байгаа шүү дээ. За аялна сайхан байх болов бай. Үзэгтэй байна. Тэгвэл бүгдээ энэ 93 наадмыг ер нь сүнслэг одоо утгаар хамтдаа нэг холбож үзье гэж нэг бодож байна л да. Тэгээд та бүхэн бас надтай хамт байгаа гэж хүсэж байна. Надтай хамт байна. За хамгийн түрүүнд морины уралдаан нэг авч үзье гэж бодож байна л да. Морь уралдаан тийм. Монголчууд ингээд морь уралдахаар ингээд яагаад ч хямаас хэрэг ингээд тэр хөөгтүүд унсан морин бахартаар хөтөлж гүйж байгаа тийм нэгнийгээ унахаар босгож байгаа барай дээрээ унахад нь босгож байгаа гэх мэтлэн зүйлсийг хартаа монголчууд тэр яриад шар усан босож хөөрцөлдөг тийм. Тэгвэл энэ сүнслэг энэ морины уралдааныг сүнслэг уралдаантай хэрхэн зөвлөх вэ? Итгэлийн уралдаан гэж би одоо нэгт тайлбарлаж байна. Итгэлийн уралдаан гэдэг тав маань тэмдэглэж байна. Еврей номын 12-ийн 1 дээр хэлсэн байна. Тиймээс бид өөрсдийн хүрээлэн бүх гэрчлийн үлэн жагуу үйлдэл тул аливаа саад турба бидний тун амархан өргөддөг нүглийн хажуу тишин тавьж өмнөө тавигдсан уралдаанд төвчээртэйгээр гүйцгээе гэсэн. Тэгвэл итгэгч болсон цагаас эхлээд бид та Есүс Христэд итгэж байна гэсэн тэр цагаас эхлээд бид ийм сүнслэг уралдаанд оролцдог. Яг л морд гарааны зурхаан дээр очиход пүг гэж гарааны зурхаан пүр гэж давхдаг шүү дээ. Тэгээд тийч ингээд маш олон морд ингээд хэдэн зуун морд тоостол болон давхдагтай адилхан. Бид нар ч гэсэн Есүс Христэд итгэх тэр гараанаас эхлээд бид нар барайдаа ортлоо итгэлээрээ урагшиж байдаг тийм. Бид нар ямар ч гэсэн энэ сүнслэг тэмцээд уралдаанд бид нар гүйсээр л байгаа гэдгийг ойлгож байна. Тэгэхээр итгэлийн уралдаанд бид нар альтын оролцсон. Та бол тийм бууглаад уушаага давшихаас биш ухран гэсэн ийм зам ерөөсөй байхгүй гэдэг юмс Библийн үгс хамарч байна. Тэгээд яг л итгэлийн амьдрал маань унаж босож явсан тэгээ бүдэрч унсан ч гэсэн бид нар босоод явах ийм л одоо зам биднэрт хөдөөж. Тэгээд унаад үүлээд байвал одоо тэгээд хизээ барайд очих юм бэ те. Энд чинь ингээд морио хөтлөх хүүхд цугаар үүлэдэх юм бол одоо тэр хүүхд хизээ гэртээ хайна. Яг л тэртэй адилхан бид нар итгэлээрээ унаад бүдэрч унах үедээ үүлээс суулгүйгээр
эзэн бурхан бидэртэй хамт уралдаж байгаа юмтэй санах үед бид нэр төвчээртэйгээр бүх энэ одоо урам зориг бадрах ийм шаардлага бас биднэрт сануулж байна. Тэгэхээр энэ хурдан борны уралдаан итгэж бидний ч гэсэн уралдаантай яг адилхан ийм цаг үеч байт юм байна гэдэг та бүхэн бас санаарай гэж хүсэж байна. Тэгэхээр яг л энэ уралдаануудыг харахад нэгнийг хаяад явчихдаг, хүүхдэд хаяа явчихдаг юм байна хөрх юмтай. Морноос нь хөтлөөд араас нь гуйдаад ингээд явж идэг. Тэрнтэй адилхан хин нэгэн ах дүүс чинь тийм ээ итгэлээрээ унаж сөхрөх үед та яг л хажуунаас нь цолборыг бариад хамтдаа тийм та өөрөө хэдий ядарч байгаас ч гэсэн ядарсан ч гэсэн тэр хүний одоо араас туугаад шууд тийм энд бариандаа болтлоо төвчээртэйгээр гүүхийг өсгөө та бүхэнд урамшуулж байна. Хоёрдугаар нь гэх юм бол бүхийн барилтаа байна тийм бүхийн барилтаа. Аяг бол сүнслэг тэмцэлтэй зөвлөж байна. Эхнийх нь юу байлаа? Маань санаж байна. Уралдаан. Итгэлийн уралдаан бас тийм. Тэгвэл одоо сүнслэг тэмцэл гэж ойлгож байна. Бүхийн барилтаа нэг. Библиэлд барилтаа гардаг шийдэ тийм. Яков бурхантай барилддаг. Эхлэл номын 32-24-25 дээр гэсэн юм. Яков ганцаар үлдсэн бөгөөд нэгэн хүн Яковтай үүр цайхал барилдваа гэсэн. Бас Израилийн ардхан бас барилдах дуртай ардхан байсан байна тийм үү? Ямарсан бэ? Нилээ үүр цайхал барилдах гэж юу гэсэн үг вэ? Манай дээр үед л одоо манай намайг баг байхад нөгөө бүхийн шин дүрм гараагүй байхад чинь Батэрд нь аваад мөнх эрт марслаа гэдэг чинь шүнжин бараг шөний 1-2 хүртэл барилддаг гэсэн шүү дээ. Хизээ дууслаа гэх. Тэгээд ноцтой л байж байсан. Одоо энэ багсаж гэж байна. Тэр Яаковыг дийлж чадахгүйгээ үзээд гоёрын цогсонд Яаковын түнхэн тэр хүнтэй барилдаж байхад молторчээ гэж. За ингээд бурхантай барилдаж дийлсэн гэдэг нэрээр Яаков бол цол нэгсэн байна. Ямар цол авсан бэ? Санаа. Эхлэл 32-24-25. Яаков цол авсан байна. Ямар цол авсан бэ? Манайхан санаж байна. Бүхийн барилдаанд одоо 10 давчих юм бол юу гэдэг вэ? Авраг болдог шүү дээ. Тэр шиг Яаков бас бурхантай барилдаанд авсан чинь нэг цол авдаг. Та санаж байна. Ямар цол вэ? Тийм. Израиль гэдэг цолыг авдаг. Түүний нэр нь Яаков шүү дээ. Тэмүүжин байж байгаа Чингис гэдэг цолыг авсантай адилхан Яаков ч гэсэн бурхантай барилдаад Израиль гэдэг цолыг авч. Тэр Израиль гэдэг цолын нэр утга нь бол юу вэ гэхээр хүмүүстэй болон бурхантай барилдаад тийм ялуу гэсэн юм утгатай байна. Тэр хүмүүстэй гэдэг нь өөрөө өөртөө тэмцэлдэх тэр тэмцлийн үс гэж. Өөрөө өөрийгөө тэмцэх. Бид нар ингээд амархан зүйлд ингээд бууж өгөхтэй амархан гэж цаацсан болов гэж чадахгүй байна. Эсвэл айгүй хэцүү байна. Эсвэл өөдрөхтэй байна. Гэнэ ингээд бууж өгөх тохиол байдаг юм. Өөрийн цалмын жишээ нь хичээлээ хийж байхдаа энэ тест ойлгохгүй болов гэж бууж өгөх тохиол байсан уу? Тэ? Өөрийн хийгээд бас байсан уу? Бид нар ингээд бууж өгөхтэй амархан байдаг шүү дээ. За хэл сурнаа, солонгос хэл сурнаа, англи хэл сурнаа, хятад хэл сурнаа гэж байхдаа эхлээд оролцож байгаа за энэ бүтэхгүй юм байна гэж бууж өгөх тохиол байдаг. Тэгвэл итгэлийн амьдралдаа бид нар хэрхэн бууж өгдөг вэ заримдаа? Бурханд итгэж ямар хэцүү юм бэ? Итгэлээ сахин гэдэг чинь ямар хэцүү юм бэ? Магтан дуулаад энэ их хэцүү зовлон бэрхшээл тохиолдож байгаа чинь магтан дуулаад баяр хөөртэй тасалгүй залбираад явна гэдэг ямар хэцүү юм бэ гэдэг бууж өгөх тохиол бас зарим байдаг шүү дээ. Бид нар ч гэсэн байдаг тийм. Та энэ өөртөө тэмцэлтэд хэрэг ялж ясан тохиолдол байдгүй. Манай пастор бүжиж чинь спортын хүн л тийм. Тэгээд спорт би бол одоо өөрийгөө нэг тэртэлтэй нэг юм мах бодийн хүн ялч чадахгүй нэг тийм. Тэгээд манай бүжиж пастор маань одоо ингээд six pack тийм. Тэгтэл би one pack тийм. Өөрийгөө ингээд ялч чадаагүй яваад байгаа юм. Тэгээд би маргааш яг шийдвэр гаргаад би яг тасал хийнэгээл шийдвэр гаргадаг байхгүй. Тэгэл яг маргааш болгоод за маргааш гэх юм. Монголын маргааш дуусахгүй тийм. Дандаа юм ингээ хоош тавьж идэг. Танд тийм тавьдаг хоош тавьдаг юм байна уу? Бацэнд байгаа тийм. Яг тэрийг яг маргааш англи хэлээр автнаач гэдэг юм тийм. Бид нар хоош тавьдаг юм байна. Библиэд
Өнөөдөр шүү Netflix үзэхөө гингүүтэлтэй. Нэг үсч Netflix автоматар би юм. Библи бол хойш тавьчих. Дараа нь жоохон байж байгаа юм шиг. Тэгж байгаа мартчихдаг юм байна. Тэгээ Яков болохоор Бурхантай шинжэнгөө байрлаад тэ өөртөө бас баярлцаа гэж. Заас буугаад өгч болно шүү дээ. Өө ядарч өглөө. Тэг хүн юм чи ядарч шүү дээ. Цусч байгаа шүү дээ. Тэгээд заас болох уу? Тэгээ бууж ийм тохиолдол байслах. Тэгээ бууж өгөө гэж. Харин Библиэр хэлснээр нөгөө хүн чинь Яаковын эцэд цуцахгүй байгааг, бууж өгөхгүй байгааг, төвчээртэйгээр итгэлийн уралдаанаа үргэлжлүүлээд байгааг хараад бууж өгсөн гэж. За чи бол үнэхээр төвчээртэй мундаг юм байна. Тэгэхээр бид нар хизээ Яаков шиг болохгүй. Яаков зүгээр л хончин хүн байсан шүү дээ. Бид нар Яаковоос дутгаар юм байсан болов уу? Яаков биднээс илүү юм байсан болов уу Яаковт? Нэг анти байсан болов тий. Яаков биднэртэй адилхан итгэл байсан шүү дээ. Есүс Христэд итгэдэг итгэл байсан. Танд Есүс Христэд итгэх итгэл байгаа юу? Тэгвэл та Яаковт яг адилхан гэсэн үг. Та ямар нэгэн сорилттэй, ямар нэгэн өөрийгөө ялан дэлгэх зүйл дээр барилдаа. Энэ бол итгэлийн барил, итгэлийн тэмцэл бас байх болно гэж хэлж байна. Тэгээд бас нэг шагнал Яаков авсан. Бай шагнал авдаж манай бөхчүүд ингээл бооцгош ингээл цацаал те. Ялсан бас тэгээд санжаа дампаа гэлээ. Бооцгоноосоо гэлээ шүү дээ. Тэгээд дараа нэгэд ялсан бүхтэй монголчууд юм тэгэл орон бай, жим, миг те юу ч өгдөг лээ. Хэвээ айхтар их бэлгэсэлтэй өгдөг шүү дээ. Тэгвэл Яаков ч гэсэн барилдаад аврах Израиль цолыг авангуудаа шагнал авсан байна. Ямар шагнал авсан? Исав Яаковыг алхаар 400 цэргүүдэд дагуулад ирсэн. Тэгээд түүний аймаасыг авахар ирж байгаа шүү дээ. Тэгээд Яаков бүх 20 мянаа ингээд хэд хэд өгсөг хуваагаад бэлгэсэлтгээд ингээд сэтгэлийг тайлбарлуулсан боловч шинжэнгөө өөрчлөлтөngөө Бурхантай барилцсан эцэс Бурхантай тэр тэмцэлтэй ялтыг байгуулаад шагналт нь юу авсан гэхээр аль насаа эвгүүлж авсан. Аль насаа эвгүүлээд аваад зогсоогүй ахыг эвгүүлж наалцсан байсан харилцаагаа эвгүүлж авч чадсан. Дээрээс нь ах нь энэ бэлгэсэлт надад хэрэггүй. Надад хангалттай байгаа. Миний дөө өөртөө үлдээгээд алдцаа гэж тооцож байсан хон мал дээд ардидаа хуусаад буцаагаад болж байсан. Тэгэхээр Бурхантай барилдаад, Бурхантай хамт барилдаад өөрөөрөө ялан дийлэх үед, итгэлийн амьдралаар амьдрах үед, шийдвэрээ гаргах үед Бурхан дандаа хаталтна тэ биднэрт шагналыг өгч байна. Амен. Бид нар энэхүү тэмцэлтэй цоцохгүй байцгаая. Энэхүү барилдаанд өөрсдөө ялан дийлцгээе. Хүмүүстэй барилдаад, Бурхантай барилдаад дийлдэг нэгэн байцгаая гэж та бүхнийг уриалж байна. Тэгээ Бурхантай асуудлынхаа эсрэг хамт барилдаж. Танд ямар нэгэн асуудал байна? Ямар нэгэн шийдэж чадахгүй юм байна? Тэгвэл тэр асуудлынхаа эсрэг ганцаараа биш, харин Бурхантай хамт барилдаарай гэж бас та бүхнийг урамшуулж байна. Эфес номын 6-гийн 12 дээр ингэж хэлсэн байна. Учир нь бидний тэмцэл бол махан бие ба цусны эсрэг биш, харин захирагчд, эрх мэдэл, энэхүү харанхуй ертөнцийн хүчнүүд, тэнгэр дэх бузар мөгийн сүнслэг хүчний эсрэг билээ. Бидний эсрэг агуу их дайснууд байна. Харин бидэнтэй хамт бид нар бүр тэрнээс ч агуу эзэн хамт байх гэдгийг санаарай. Энэ сүнслэг тэмцэл бид нар ганцаараа чадахгүй, харин Бурхантай хамт байвал бид нар чаднаа гэж та бүхэн хэлмээр. Та бүхэн сайн тэмцэж явахаа гэж найдаж байна. Тийм биз дээ. За мэдээж бүхийн барилдаанд эртээ бэртээ тухайн үед бэлтгэл сайн хийсэн хүмүүс ялдаг шүү дээ. Тэгвэл давдаг шүү дээ. Та сүнслэг бэлтгэлээ хэрэг базааж байна. Манай бүхийнхэн чинь энэ дэлхийн барилдаанд тэ оролцдог жилийн турш өдөр болгон чахав бэлтгэлтэй ингэ байж дээ. Тэгээд нөгөө бэлтгэл форма алдчих юм бол яадаг вэ? Нөгөө наатамда гол ойролт нар тэмцээнтэй орчдөг шүү дээ. Тэгвэл бид нар ч гэсэн өдөр болгон бэлтгэлээ базааж, сүнслэг бэлтгэлээ базаахгүй бол бид нар амархан бүдрээд очих ийм нэгуртай шүү. Тэгээд өдөр болгон
Бурхантай хамт барилдаж итгэлээ базаацгаая. Христэс энэхүү тэмцэл ялах хүч ирдэг. Тийм учраас Христтэй хамт барилдъя. 1-р Коринт номын 15-ын 57 дээр харин бидний эзэн Есүс Христээр бидэнд ялтыг өгдөг бурханд талархал байх болтугай гэж хэлсэн. Тэгэхээр Христээр дамжуулж ялтна гэдэг гэж байгаа юм. Христтэй хүн ялна, Христгүй хүн ялна. Өөртөө пастор. 1-р Коринт 15-ын 57. За тэгвэл 3 дахь зүйл байна. Сур харваа. Сур харж исэн байна. Мөр унаад уралж исэн хүмүүс байгаа. Бүх барилж исэн хүмүүс байгаа. Тэгээ манайхан ч одоо бүгд энэ жил наадмаар носолдон гэж тийм ингээд явдаг шүү дээ. Манай охтууд хүүгүүд бүгдээр л ялаагүй. А тэгвэл сур харж исэн байна. Би нөгөө өөр сур харахыг яриаг шүү дээ. Энэ сур харахыг ярьж байгаа шүү. Манайхан ч бас 2 дугаар сугаар нэг сур харах байдаг шүү дээ. Сур харж исэн байна. Бас гоё тий. Тэр чинь бас гэртээ, бяртаа, чацтай анхаарал төвлөрөл. Энийг би юу гэж нэрлсэн бэ гэхээр зорилгоо онох гэж нэрлсэн. Эхнийх нь юу байсан санаж байна даа. Итгэлийн уралдаан гэсэн тий. Хоёрдугаар нь бүхий барилгын сүнслэг тэмцэл гэсэн. Гуравдугаар нь зорилгоо онох гэж нэрлсэн. Сур харваа бас л хүч шаарддаг, шуунд хүч шаардна тий. Ингэж тэр том сурыг ингэж хоош нь татхад мэдээж хүч шаардна, төвчээр шаардна. Тэгээд анхаарал нэг л анхаарал алдахад сум ингэж тэнэд алгуулчихна. Тийм учраас тэр байга онохын тулд бид нарт бас асар их төвчээр бас анхаарал хэрэгтэй болчихно. Филиппе номын 3:13-аас 14 дээр ингэж хэлсэн. Ахтунараа би өөрөө хараахан барьж авсан гэж боддоггүй. Харин нэг л юмыг хийдэг. Ардхаа мартаж урд дахь зүйлс рүүгээ тэмүүлэн зүтгэж Христ Есүс дотор Бурхны дээш чиглэсэн дуудлагын шагналыг авахын төлөө барай руу урагшлаа гэсэн. Өдөр ард хөгжүүлээ хаяа. Урд бидний гол бай. Таны байр чи юу юм бэ? Сүнслэг амьдрал чинь бай юу? Итгэлийн амьдрал чинь бай юу? Амьдралын чинь зорилго юу вэ? Тэр луга яг онож харуулж чадж байна уу? Эсвэл ийш тийш харуулж үзээд байна уу? Эсвэл гарч салганаад байна уу? Энэ сурын харавч нар бол байг бэлтгэлтэй ингээд нөө цаалхахгүй тийм жижиггүй байгаа ойг онохын тулд үргэлж бэлтгэлтэй байж байдаг гэж. Тэгвэл бидний сүнслэг хараа тэр сүнслэг сум маань бас хэр их тийм бэлтгэлтэй байж өдөр болгон эзэн Есүс Христийн дотор байрууга чиглэж харж чадж байна. Бидний байрууга хардаг уу? Чаад өөр тийшээ ингээд бай тэнд байх чинь өөр тийшээ харцсан ингээд харах гад хайгаад ингээд явж байгаа. Тэнцээ сайхан дээр одоо зурхаа гэдэг баха. Бай сурын чинь юу дүүлээ цаа. Ямар ч сан тэр сур байгаа. Тэр сураа бид нар олж харахгүйгээр чаад өөр зүйлс рүү анхаарлаа хандуулсан биш үү? Нэг бид нар ч бол сүнслэг канаа нутг руу явж байгаа. Бидний бай бол тэнд байна шүү дээ. Барай бол тэнд байна. Солонгосын нэг кино гэдэг та бүхэн үзсэн гэсийг мэдэхгүй байна л да. Нэг Солонгосын бүтлгүй нэг тийм цагдаагийн тасаг мафийн хар тамхи одоо наймаалж байгаа тийм мафиг барих гад. Тэгээд яах вэ гэдэг орч чаддгүй. Тэгвэл хажууд нь нэг аюултай нэг дахиад зардаг юм дэлгүүр юм юу гэх юм. Дахиад цаадаг газар гаанц юм уу? Тэгээ ороод дахиад ижсэн чинь нэг мэрэг санаа хөш ахлаа. Энэ дахианы газрыг хөтлөж аваад бүгдээ дахиад амтаа дахиад. Тэгээд хөргөлтөөр орчуул харин мэдээлэл авч чадах юм шүү. Тэгсэн чи наач тавай санааш тэгээд баах нөрөг тэтгэврийнхаа зээл юм уу мөнгө төргөө залхиныхаа зээл мэрийг бүгдийг аваад тэгээд нэг 4 тоолоод байх хаа тий. Тэгээд нөө дахиад дэлгүүр чинь худалдаа авчих. Тэнгүүтээ дахиад нэг газар байгуулад тэгэл нөө хүмүүс тэгэл өгөөл тараагаал ингээл зараал тэгсэн чинь нөгөө дахиад авчихсан. Бүм болоод айхтар алдартай болоод амттайгараа тэгээд нөгөө тэг юу нөгөө хаф зав яах вэ? Дахиад шасараад өндөр болгоо дахиад шасараад тэгээд нөгөө юугаа марчдаг байхгүй зорилгоо үндсэн зорилгоо марчдаг. Гэсэн чинь нөгөө мафийн газар айлт нүүж бүгээд боо юм бол гэдэг нэг тийм ингээд би байдаг.
Тэгэд яг энэ заримдаа бид нарт нэг тийм зүйлийг сануулах гоо гэж. Бид нэр яг үндсэн байруугаа үндсэн зүйл явах хэрэгтэй газар руу явахаа мартаад аахар шахар амьдралынхаа зүйлс анхаарч энэ чинь баярлж хөөрж явсаар байгаа хааш явж байгаагаа мартсан. Израилийн ард түмэн яг тэгсэн баг. Цөл 40 жил хороо гээ орчих юм чинь тийм. Хороо 40 жил тойрсон л байна. Одоо яг итгэжнэр бид нар яг тийм байна. Байруугаа биш. Тэ чаал өөр тийшээ харваж энийг ч нэг хийж үзэл, энийг ч нэг оролдож үзэл, энд нэг дурлал жинхэнэ итгэлээ бид нар заримдаа мартаж жинхэнэ явж хааш явж исэн гэдгээ мэдхээ болж төөрөхгүй бид нарт байдаг юм шиг байна. Сатаны хорон урдтгаас бидгээр хол байцгаа. Түүний өрхөнд унахгүй байцгаа. Тэрээр бид нарт энэ дэлхийн хаанчлалыг үзүүл бүгдээрээ түүний гэлцал байдал уруу татагдахгүй байцгаа. Харин тэр байгаа онох, тэг итгэлийнхэн байг онох тэр одоо хараага зэрэг бас төвчээртэй бас бэлтгэлтэй байцгаа гэж байна. Эрүүл ухаантай сонор сэрэмжтэй бай. Та нарын өрсөлдөгчд яавал болох нэг нь хин нэгнийг залхихаар буй хайшгүй архих арслан мэд гитэн явна гэсэн. Бидний санаандгүй байж ирлээ. Аль хэдийн ямар нэг юм өрхөөр яасан. Сатан биднийг өрхтаад дөнгөлцсөн байж дээ. Тэрээс бид нар гарч чадахгүй, хайж чадахгүй тэндээ хүлэгдээл тэг эргэлдээл байж байна. 40 жил Израилийн ард түмэн цөлд эргэлцсэн гэж бодлоо. Бурхангүй явснаас болж. Өнөөдөр бид нар ч гэсэн арай тэгж байгаа юм шиг байна. Есүс Христийн дахин ирэлтэд бүгдээрээ ойрхон бэлэн байцгаая. Матай намын 24-42 дээр тиймээс эзэн тань ямар өдөр ихийг та нар мэдэхгүй бол сонор сэрэг бай. Энэ 93 наадам биднэрт юг сануулж байна гэхээр нэгдүгээрт нь Сатаны хорон боо татлаас сэрэг байцгаая. Хоёрдугаарт нь эзэн Есүс Христ тань удахгүй ирэх гэж байна. Бэлэн байцгаая. Сонор сэрэг байцгаая гэдгийг биднэрт сануулж байна. Тэгэхээр эдгээр 3 наадам монголчуудын наадам 93 наадам гэдэг тийм. Тэгээд та бүхнийг бас удаан зовоохгүй баяр наадам болж байна. Түр учраас номлоо ерөнхийдөө ингэж дуусгая. Бидний зорилго бол гим нүгэл дахин боош чадахгүйгээр Христийн дахин ирэлт ойрхон байгаа ухаан сонор сэрэмжтэй байж эзний өөрчлөлт улам илүү махран чамаалцгаая гэж уриал. Наадамчид шилдэг байхын тулд олон жил дасгалж хичээл зүтгэл төвчээр гаргадаг шүү дээ. Тэгжээж амжилтанд хүрдэг шиг. Өнөөдөр би ч гэсэн өдөр бүр сүнсний дасгалаар Библи судлал, залбирал, магтаал, үйлчлэл гэсэн эдгээр зүйлстэй үргэлж сэргийг байх юм бол нэг л мэдхэд бид нар Израиль гэдэг нэрийг авах болно. Игэл Тимотеийн 4:7-оос 8 дээр харин олиггүй эмгдийн үлгэрүүдийн бүү зөвшөөр. Нөгөө талаар өөрийгөө сүсрэлийн зорилгын төлөө дасгалжуул. Учир нь биеийн дасгал нь өчүүхэн тус болох юм аа. Харин одоогийн болон ирэх амийн төлөөх амгалт бүхий сүсрэл нь бүх зүйл тустай гэсэн. Монголчууд ярьдаг шүү дээ. Биеийн хүчээр нэгийг, бэлгийн хүчээр оюун, бэлэг оюуны хүчээр мянгыг гэж. Бүгдээрээ хамтдаа энэ оюун ухаанаа сүнслэг байдлаар хүчрхэгжүүлэе гэж уриалмаар байна. Эдгээр өдрүүд бол наадмын сайхан өдрүүд. Монголчууд 93 наадам гэж нэрлэдэг. Харин би өнөөдрийнхээ сургаал номлыг итгэлийн 3 наадам гэж нэрлсэн байна. Бурхан агныг юу болтгоо. Их тун эзэн баясгалтай дуулцгаая. Аурлын хахад баярлан хашгирцгаая. Дэлхийн хүн гацууч түүний гарч байдаг. Надаш түүний очрон тэр бүтээсэн. Их тун бидний бүтээгч эзний өмөн огдог согдон сохрон мөрөгцөө. Очрон эзэн бидний бурхан бөгөөд
Шэринга түмэн хадилхан эзний маа гайхамшиг харигмаа тиарун хүчанлихан түүний маа хадилхан эзний маа гайхамшиг харигмаа тиарун хүчанлихан түүний маа сонсогчдээ хүмүүсээ эзний баяр баясгал гуймагтуу тэгэн бохны зүр чаглан зарлаа дохвагай ертөнцийн хязгаар хүрсэн хадилхан эзний маа гайхамшиг харигмаа тиарун хүчанлихан түүний маа хадилхан эзний маа гайхамшиг харигмаа тиарун хүчанлихан түүний маа түүний маа түүний маа Amen.